Хай, за сайн уу? Та нар сайн уу? Би мэдээд сайн байгаа. За өнөөдрийнхөө бэлтгэлд явж байна. Өчигдөр өнөөдөр хоёр манай энд бороотой байсан. Бороотойч бэлтгэлд явж байна. За өнөөдөр би хөлний дасгал хийсэн байгаа. Ерөнхийдөө хөл өвцөг. 2 өдөр гүйсэн учраас өнөөдөр кардио маш бага хийсэн. За сая хөлний артал, гуйны артлын хамстрингийн дасгал хийж байна. За энэ leg press дээр шилэг болон өвзөг гуйны урд хэсэгт орох дасгалуудыг бас өсрүүлээд хийж байна. За энэ дээр leg curl дээр нэг алдаа гарсан байгаа. Энийг бас би танд хэлэхэд хөрөнгөн дээрээ суухад ингээ заавал өөртөө тааруулах ёстой. Тэгэхгүй нөх хүн болгоны чинь өндөр нам өргөн бүдүүгээд өөр учраас одоо миний энэ таарахгүй байна тий. Тэгээ би суудлаа ахаад урагшлуулад тэгээ өвдөгний дээдлэлт одоо дээдлийн тулгуур нь орж ирж байна. Өвдөгний дээдлэлт орж ирэх хэрэгтэй ингээд. Тэгэхээр төхөөрөмжөө өөртөө сайн тааруулж ээж суух хэрэгтэй. Төхөөрөмжөндөө бэлтгэл хийж байгаа бол за энийг 8-аар дөрвөөдөө би ер нь их дасгалуудаа 8-аас 15-аар бас дөрвөөдөө хийдэг. Бүжгэлж байна. За энэ синалт тэ бинжингээрээ ингээд 10 сүнэт сурах гад хичээж байгаа. Арай 10 хүрэхгүй одоо 5-аар сүнэж байгаа. Ерөнхийдөө 5 6. За тэгээ үргэлжлүүлээд гиз таталтай тий. Hanging leg raises гэдэг гиз таталт хийж байна. За энэ дээр бол өвдөгний нулимсэн булчин болон буйны уртал quad хэсэгт ордог хөлийн дасгал хийж байна. За энэ бол мэдээж өвцөнд төлхөө ордог гэдэг юм бол нэг баг тийм ээ өвцөг бай. За би энэ дээр өнөөдөр буйны таталтай байж чамдсан. За мөн өвцөг болон өвчний дэмжлэр за буйнд бол тодорхой хэмжээнд бас орно. За ийм дасгалуудыг өнөөдөр хийж өгсөн байна. За тэгээд дасгалаа дуусны дараа мэдээж бол сонголтоо хийсэн. За ингээд баярлалаа.